За санхүүгийн зохицуулах хорооны дараа Монгол Улсын хурлаас томилдгоо. Тэгэхээр ер нь таны бас нөгөө ярих зохимжтой сэдв гэж би харж байна. Тэгэхээр ер нь Монголын санхүүгийн зохицол бол бүхэлдээ томорч байна. Гэхдээ энэ дээр нөгөө зохицуулт хийж ажиллаж байгаа хороо маань өөрөө үнцүүргээ биелүүлж чадчихна таны хувьд. За улс орны хөгжлийн нэг чухал салбар бол яалтчгүй санхүүгийн зах зээл байдаг. Тэгээ санхүүгийн зах зээл дотор бол за арилжааны банкуд, за мөн хөрөнгийн зах зээл, тэгээ даатгалын зах зээл гэдэг ийм гурван гол тулгуур баг нь болсон юм. Тулгаан гурван чулууч гэж ярьдаг ийм салбарууд байж байгаа. Тэгэхээр ер нь өнгөрсөн 30 гаруй жилийг харах юм бол үндсэндээ л манай санхүүгийн зах зээлийн 90-с дээш банкуд явсаар ирсэн. Одоо бол бас гол хувь хэмжээг бол банкуд одоо санхүүгийн зах зээлийг бүрдүүлж байна. Тэгээ энэ хооронд бол энэ хөрөнгийн зах зээлийн хөгжил бол сайжрахгүй байна. Дээлэн даатгалын зах зээл бол хөгжиж байгаа өндөр орнуудын хувьд бол бараг 50 орчим хувь дээр нь банк, үлдсэн 50% дээр нь хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлүүд байдаг. Тэгэхээр хөрөнгийн зах зээл хөгжөөд, даатгалын зах зээл хөгжөөд ирэх юм бол зээлийн хувь буурдаг. Өөрөөр хэлбэл институционал хөрөнгө оруулагч нар гэж ярьдаг. Яг мэргэжлийн хүмүүсийн хэллэгээр бол хамаагүй хямд бүүтэй ийм зээлүүдийг шууд одоо бонд авах байдлаар хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах байдлаар ч үт юм одоо ингэж их усур босгож явдаг. А нөгөө талдаа хөрөнгийн зах зээл одоо энэ нээлттэй компаниуд байж байгаа, төрийн өмчийн оролцоотой ч байна, яг олон нийтийн оролцоотой ч байж байгаа өмчтэй юм компаниуд олон болж идэг. Хувьцаагаа гаргаж тэрүүгээр их усур босгож, дээр нь үйл ажиллагааны ил тод бас тодорхой хэмжээнд тэр компаниудын үйл ажиллагааны үр ашгаар олон нийт ард түмэн хувьцаанаас ноогдол ашиг хүртэж энэ нэгэд улс орны хөгжил иргэдийн ч гэсэн одоо хөрөнгө оруулах амьдралд чухал хэрэгтэй мэргэжил болж байдаг. Гэтэл бол Монгол улсын хувьд бол хөрөнгийн зах зээлийг аваад үлдэх юм бол улам л одоо ингээд итгэхгүй байдал руу орж байгаа. Зарим томоохон компаниуд бол хаалттай хэлбэр рүү буцаа шилжиж байна. Саяхан одоо ингээ хувьцаа гаргаж ирсэн компаниуд ирээ харахаар зарим буцаагаад хувьцаагаа худалдаж аваад хаалттай хэлбэр рүү шилжиж байгаа хэрэгтэй. Жишээтэй. Тэгэхээр энэ бол өөрөө буруу үзэгдэл. Цаашдаа бол аль болох олон компаниуд нээлттэй болж, томорч, олон нийтийн иргэдийн юм оролцоотой болж ижил энэ зах зээл эдийн засгийн өсөлт бас ард түмэнд наалтна гэсэн үг. За мөн даатгалын зах зээл гэж чухал зах зээл байж байгаа. Даатгалын зах зээлийн хөгжил бас төдийлөн юм хичнээн хурдтай хөгжиж байгаа ч гэсэн санхүүгийн зах зээлдэх чинь нь бол томрохгүй байгаа даа. Тэгэхээр энийг бол бас нэлээд бодлогоор дэмжих ёстой. Одоо өнөөдөр зээлийн хүүг бууруулах асуудал маш их яригддаг. Олон жил ярьж байгаа. Тэнгууд банкуд зээлийн үг тогтохдоо дотор нь зээлийн хүүгээ өртөг гэж нэг зүйл байдаг. Нэг их усур татж байгаа зардал, эрсдлийн зардал, үйл ажиллагааны зардалтыг ашигаа нэмж байгаа. Тэгээ зээлийн үг гарч ирж байгаа. Гэтэл тэр дотор эрсдлийн зардлыг нь уг нь даатгалын байгууллагаар шийдвүлээд даатгал нь тэр эрсдлийн даатгаад ингээ явах юм бол зээлийн үг нь тэр хэмжээгээр буурах боломжууд байгаа байхгүй. Гэтэл тэр зах зээлээ бодлогоор дэмжихгүйгээс болоод эрсдлийнхаа хувь хэмжээг банкуд өөрсдөө нөөцсөн байгууллагууд айгүй өндөрөөр тавиад явдаг багч чинь. Иймэрхүү байдлаар энэ санхүүгийн зах зээл дээр оролцож байгаа энэ оролцогч нарыг хоорондоо уялдаатаа тэгээд томоороо ингээ бодлогоор дэмжиж ингэж явуулах хэрэгцээ шаардлага бол маш их байгаа. Энэ дээр бол санхүүгийн зохицуулах хорооны үүрэгч байгаа. Сангийн яамны үүрэг байж байгаа. Сангийн яам чинь бас энэ санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гэдэг тодорхойлттой. Тэгээд энэ дээр санхүүгийн салбарын бас бодлогыг гаргадаг газар та. Тэгээд энд бол бас хаягдчихад байгаа зүйл бол байгаа юм. Сангийн яам өөрөө энэ дээр бодлогоо гаргаад явахгүй. Хороо бол хяналт зохицуулалт хийдэг байгууллага шүү дээ. Тэгэхээр хяналт зохицуулалтын өрх нь бол хороонд байдаг. Яг бодлого хөгжлийн асуудал зөв явж гэнэ үгүй юу гэдэг дээр бол сангийн яам одоо бодлого нь байж байгаа. Тэгэхээр цаашдаа бол сангийн яамнаас илүүтэйгээр би бол эдийн засгийн хөгжлийн яам энэ улс орны хөгжлийн асуудал, эдийн засаг, санхүүгийн салбар гэдэг бүх асуудал руу бол онцгой анхаарч, томоор нь харж явахгүй бол манай Монгол улсын эдийн засгийн хөгжил, за тэгээд томоор одоо ингээл цалин хөлсний асуудал ярьж штэ. Гэтэл энэ хүн рүү хөрөнгө оруулалт хийдэг ийм хөгжлийн бодлого ерөөсөө багхгүй. Дандаа хүнийхээ хөгжлийг хаягдуулж ирсэн. Эрүүл Монгол хүн, боловсролтой Монгол хүн байж энэ Монгол улсын цаашдын үнцэнтэй баялаг, улс орны энэ хөгжлийг бүтээгч нь байна. Гэтэл энэ хаягдсаар ирсэн болохоор энэ рүү бол энэ эдийн засгийн хөгжлийн аам, энэ төсөв мөнгө, макро эдийн засгийн бодлого дээр бол онцгой анхаарч явах хэрэгтэй. За бүр цаашлаад бол энэ мөнгөний бодлогын асуудлууд гэдэг энэ олон уялдаатай асуудлууд байж байгаа. Макро эдийн засгийн төвшинч яригдах асуудлууд байж байна. Яг энэ эдийн засгийн салбаруудын төвшинч ярих асуудлууд байж байгаа. Та түрүү ярианд хэлсэн одоо энэ хүндийн зах зээл нэлээд идэвхгүй боллоо гэдэгтэй. Тэгэхээр энэ дээр аж ахуйн нэгжүүд хамгийн сүүл бас хамгийн сайн мэддгээр гой компани маань
тогтцоо тавьж байгаа таалтаа болчлоо. Араас нь бас хэд хэдэн компаниуд бас яригдж байна тийм. Тэр энд яг та юу нөлөөлж байгаа гэж харж байна вэ? Зах зээлийн хөрс маань одоо нөгөө бэлэмж байгаа учраас нөгөө хувьцаа нээлттэй байж арилжаа хийгдэж иргэд оролцохгүй байгаа учраас тэгж байна уу? Аль эсвэл зохицуулалтын хувьд бид нар хийж чадахгүй байгаа тийм. Яг ер нь аль нь л орших юм. Бодлогын мэдээж хамгийн гол юм чи ерөөсөө суур бодлого шүү дээ. Хууль эрх зүйн орчин бодлого өөрөө энэ дээрээ зүү гаргаад явах юм бол явдаг. Одоо арилжааны банкуудыг бас хувьцаа эзэмшигчдийн тэр төвлөрлийн задлах зорилгоор бас хууль гаргаад ингээл хэрэгжүүлэх гээл яваад идэг. Гэтэл янз бүрийн нөлөөллөөс болоод энэ бас үр дүнтэй явж чадахгүй байх жишээ нь. Яг энэтэй адилхан бас бусад энэ хөрөнгөний зах зээл дээр байгаа нээлттэй компаниуд буцаад хаалттай болох асуудлууд бол хууль эрх зүйн орчин бодлогын зохицуултч байна. Нөгөө талдаа энэ нөгөө хөрөнгөний зах зээл чи өөрөө бодлогоосоо болоод идэвхтэй биш арилжаа нөгөө хувьцааны арилжаа идэвхтэй явагдахгүй болохоор буцаад хаалттай юм болох хэлбэр рүү орж байгаа юм байж. Тэгэхээр бол эхлээд энэ бол сангийн яам энэ бодлого барьж байгаа газрууд энэ эдийн засгийн хөгжлийн яам гэдэг эдгээр бол бодлогын төвшөнд л одоо авч үзэх хэрэгтэй. Одоо энэ хөрөнгөний зах зээлтэй холбоотой их хурлаас бас нэг ажлын гарсан дөнгөж ажиллаж эхлэх гэж байгуулагдсан явж байгаа. Энэ дээр бол бас хуулийн эрх зүйн орчин дээр нь яаж үзэх юм, салбарын төвшөнд яаж үзэх юм гэдэг тодорхой сан шийдлүүд гарах бах. За баярлалаа.